Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Арчин Солонгос улс 10 жилийн өмнө томилсон байсан элчин сайд нараас сольж шинэ бүрэлдэхүүнийг элчин сайдыг томилж байгаа юм байна. За энэ бол тус улсын гадаад бодлогод гарч байгаа өөрчлөлт, за мөн ковид цар тахлын дараа дипломат харилцаагаа үргэлжлүүлэх, за мөн Оросын холбооны улс болон бүгд найрамд хятад ард улсаас гадна бусад орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэл байгааг илэрхийлж байгаа юм. Бүгд найрамд Арчин Солонгос улс 10 жилийн өмнө томилогдсон байсан элчин сайд нараа бол эргүүлэн татаж 4-р сарын 7-нд Пхеньяны зүгээс Сон Си Илийг Бразилд, Жи Кёнг Согийг 4-р сарын 12-нд Беларусь улсад элчин сайдаар томилсон. Мөн 4-р сарын 18-нд Жо Сон Намыг Нигерт, 4-р сарын 21-нд Хон Кван Сулыг Индонезиг, Мусо Йоныг бол Их Британд элчин сайдаар томилогдсон байна. За Бям гарагт Ким Чо Хэгийг бол мөн Шведэд суух элчин сайдаар тус томилж байгаа. Энэ дундаас хамгийн анхаарал татаж байгаа нь Их Британий элчин сайдын томилгоо болж байна. За элчин сайдаар томилогдсон Мөн Ёнсон нь Умар Солонгосын барууны орнуудтай харилцааг зохицуулах гол үүргийг гүйцэтгэн. За 2016 оноос хойш энэ албан тушаалыг хасч байсан Чо Илийн оронд ажиллагаар томилогдож байгаа. За мөн Мунсиомсин нь Лондон дахь Умар Солонгосын элчин сайдын яамд 2 дугаар нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан. За өмнөд Солонгос руу дөрвсөн. За тухайн үед бол Их Британий төлөөлөгчийн газарт элчин сайдын орлогч байсан Тэ Ёнхотой хамт ажиллаж байсан гэдгээрээ олон нийтийн анхаарлыг татаж байгаа. За ийхүү одоо дипломат албандаа өөрчлөлт шинжилт хийж байгаа явдал нь Умар Солонгосын үндэсний ашиг сонирхлыг нэн тэргүүн тавьж Хятад Оросоос одоогийн хэд хамааралтай байдлаа бууруулах, за цаашдаа бол дипломат харилцаагаа олон одоо дипломат оролцогчтой болох энэ одоо Умар Солонгосын бодлогыг харуулж байгаа. За сүүлийн хэдэн жилийн хугацаанд бол Пхеньян Зүүн Азийн орнуудтай харилцаагаа чимээг бүхэн өргөжүүлж байгаа. За үүний зэрэгцээ хамгийн гол хоёр түнш болох Оросын холбооны улс бүгд найрамд хятад ард улстай харилцаагаа сайжруулахад чиглэлд бол ажиллаж байгаа. Оросын холбооны улстай стратегийн түвшлийн харилцаа тогтоосон. За үүнийхээ хүрээнд цэрэг батлан хамгаалахын салбарт идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж байгаа. Оросын холбооны улсын Украинд явуулж байгаа дайн байлдааны үйл ажиллагаанд цэрэг болон одоо зэвсгийн зарим нэгэн тусламжийг бол үзүүлсэн. За үүний хариуд Оросын холбооны улсын зүгээс цэргийн технологи хуваалцах чиглэлд Умар Солонгостой хамтын ажиллагаагаа өрнүүлж байгаа. За Умар Солонгосын удирдагч 3 дугаар сард намын гишүүдтэй хандаж үг хэлсэн. За энэ үеэрээ дипломат харилцаанд өөрчлөлт хийж байгаа гэдгээ битүүхэн дурдсан байна. За энэ нь бол 4 дугаар сарын 24-нд гадаад хэргийн яамны вебсайт дээр мөн нийтлэгдсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар эдгээр шин томилгоон цар тахлын дараах элчин сайдын яамын хэвийн үйл ажиллагааг сэргээх мөн урт хугацааны стратегийн бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм байна. За ковид-19 цар тахлын үеэр тус улсын хувьд элчин сайдын яамны үйл ажиллагаагаа зогсоосон байсан. За тэгвэл энэхүү үйл ажиллагаагаа сэргээж байгаа бололтой харилцаагаа идэвхтэй өргөжүүлэхийн тулд хэцүү байгаа ч гэсэн дэлхийн олон түлхэл системийн хэвийн улс гэдэг зүйлийг бол харуулах зорилгоор гадаад үйл ажиллагаагаа идэвхтэй эрэлхийлж байгаа гэж үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнгийн судлаач Ким Жи Вон хэлсэн байна. За мөн тэрээр Пхеньяны зүгээс Сөүлтэй харилцаагаа дасалж Бээжин Москватай харилцаанд тодорхойгүй байдалтай тулгарч байгаа энэ үед бол дипломат сонголтоо өргөжүүлэхийг эрмэлзэж байгааг нэмж хэлсэн байна. За тэрээр бүгд найрамд Арчин Солонгос улс хүйтэн дайны үед бол эвсэлт нэгдэхгүй байсан, эвсэлт үл нэгдэх орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлжсэн. За яг түүнтэй адилхан одоогийн байдлаар дэлхий дээр одоо хуваагдалд орж байгаа. За зарим нэгэн байдлаар бол талцах, за бүлэглэлд хуваагдаж байгаа энэ ертөнцид бол эдгээр одоо эвсэлт үл нэгдэх, за ямар нэгэн байдлаар Америк болон Хятад, за мөн Оросын холбооны улстай шууд одоо холбоотны харилцаагүй байгаа улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорж байгаа. Зүүн Азийн орнууд болон Африкийн зарим орнуудад дипломат төлөөлөгчийн газрыг өргөжүүлж байгаа бодлогоос нь харагдаж байгаамаа.